За олон улсын болиулын албаа Тайландд төвтэй болиулын хөгжлийн төвд Азийн болиулын албаар хамтарсан техникийн семинар гэж нэр байгаа. Яагаад гэвэл бас та нар сүүлийн үед анзаардаг болсон багтай болиулын техник болгоноор төрөлжөөд мэрэгших маягтай ийм тоглолтын хөвлөрүүд гарч ирсэн шүү дээ. Саяны Олимпийн наадам мэдлэгээс харсан баг. Тэгэхээр орчин үеийн болиул гэж нэрлээд байгаа маань өөрөө ингэ техник болгон тусдаа асар их өөрчлөлттэй. Тоглогчд маань тэндүүгээр нэг мэрэгших чиглэлээр явдаг болсон учраас бид нар энэ удаагийн сургалтыг холбогчноор төвийн хаагч нар гэсэн хоёр техникээр авсан. Ер нь зүгээр давуулт довтлохооны захиасан болж энэ жилдээ яах авч амжаагүй. Тэгээ цааш дээр нэг ийм хөлбөмбөгийн сонголтын үйлдвэрлэх хөлбөмбөг Азийн холбоо шүүгээс гэж харж байгаа. Бид нар ч бас тийм сонголтууд авах зайлшгүй. Зүгээр гол нь бид нар өөрсдөө хөлбөмбөгөд хамрагдах ийм шаардлагатай байна. Тэгээд энэ удаагийн манай сургалтыг өдөртөөр Азийн болиулын албаны дасгалжуулагчийн комиссын гишүүн Ким Кам Хүн багш эсвэл энэ хүн одоогоор семинарыг өдөртөж явуулан мөн хамтраад тэр хаад суудсан байна. Ли юмсаа ингээд энэ хүн бол Солонгосын болиулын албанд залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан захирлын ажилдаа тэгээд хоёр найз ирээд манай 5 хоногийн сургалт үзэж байна. Одоо багш сургалт үзсэн аяг зорилго